эрдэс баялагын салбар бол өөрөө заяагдмал баялаг хэн нэгний одоо үйл ажиллагаагаар бий болцсон баялаг биш. Тийм учраас энүүнийг эрен хаах эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал өөрөө эргэцсэн хувьд их зөв байх ёстой. Тийм учраас энэ ашигт малтмалын тухай хуулинд бид тодорхой хэмжээнд гар хүрэх ёстой гэж ойлгодог. Тэгээд энэ баялаг үйл ажиллагаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа орон нутгууд хэрхэн яаж хөгжих юм бэ гэдэг үйл явцыг их зөв харах ёстой бид. Алтын аваад авдрын хайдгуумаа гэж энэ монголчуудын хэлсэн нэг том үг байгаад байгаа. Тэгэхээр тэр орон нутгууд тодорхой баялагаан эдийн засгийн эргэлтэнд оруулж хөндөөлж байгаа бол цаашид тэр орон нутаг тогтвортой хөгжих эдийн засгийн бусад салбаруудыг бий болгох хизээ нэгэн цагт нөөц хомсдно. Тэр цаг үед тэр нутаг орон нутаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ гэдэг асуудлаа зөв харж шийдлээ зөв хийх. Тэр орон нутгийн иргэдийн амьдралын чанар дээшлэх. Энэ асуудлыг нэгдүгээр шийдэх ёстой гэж. Дараагийн нэг зүйл бол энэ газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд өгөөж нь энэ дийлэнх нь ард түмэндээ оногдож байхаар эргэцсэн хувьд бид зохицуулсан. Тэгвэл энэ баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа юм бол энүүнээс яаж энэ баялагын сангаараа дамжуулж энэ улс орны хөгжид иргэдийн аж амьдралыг дэвшлүүлэх вэ гэдэг асуудал өөрөө гарч ирж байгаа зүйл. Дээр нь одоо болоод ирээдүй болоод одоогийн иргэдэд тэгш барилгадаг байна. Бас үзэл санаа байгаад байгаа. Тэгэхээр энэ л үүднээс энэ баялагын сангийн бүрэлдэхүүн болсон сангууд байгаад байна. Ирээдүйн сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэдэг. Энэ ямар харьцаатайгаар хөрөнгө барилгадж явах хэрэгтэй юм бэ гэдэг асуудал. Энэ үнийг бид зөв шийдэх тухай ойлголт байгаад байгаа.